За 2 дахь жилийн эхний багийн тохиолдол. 18 настай эрэгтэй хүүхэд бөдөрж унахдаа юм өрсөний улмаас хоншороо үүдээ шүд хугарч унсан гэх шалтгаанаар эмнэлэгт анх ирсэн. Тэрээр Prader-Willi синдром болон анхаарал татваршил гэсэн онцтой ба өдөрт Prozac, Corteza болоод Concerta болон анхаарал татваршлын эсрэг юмуудыг хэрэглэдэг. Ямар нэгэн шүдний болон гэр бүлийн түүх байхгүй, эмнэлэг зүй болон рентген шинжилгээгээр хоншорын төвийн үүдний шүдний угарал болон зөөлцөн гэмтэл илэрсэн. Шүдний цаарал нь маш их байсан. За Prader-Willi хам шинжний онцлог буюу өдөрт тэр хүүхэд өдрөөс 5-аас 6 удаа хоол идэх хүсэлтэй байдаг. За хоолны хязгаарлах юм бол бухимдалтай болдог. За тэгээд тэр хүүхэд болохоор 163 см-тай өндөртэй. За тэгээд 137 кг жинтэй байсан болохоор биеийн жингийн индекс нь 51.6 кг хуваах нь метр квадрат. За энэ нь болохоор ерөнхийдөө жингийн илүүдлийн 4-р зэрэгтэй гэж үздэг буюу хит тархалтай гэж үздэг. За хэл яриа болон хөдөлгөөний нөхцөл нь хоцрогдолтой мөн эмчилгээний үеэр төрөмгийн зүрүүд байдаг зэрэг зан авирууд нь ажиглагдсан. Тиймээс эмчилгээг ерөнхий мэдээ алдалтын дор хийдэг. За асуулт нэгдүгээр асуулт нь гэх юм бол нэрэд Prader-Willi хам шинжтэй эсхийг ямар шинж тэмдгээд нь таних вэ? За нэрээ хүүхэд болохоор анх яг төрсөн цагаас нь хойшлохоор бол хөхөө өгч чаддаггүй. Энэ нь болохоор эмч болон гэр бүлийн анхаарлыг татаад цаашаа судлах шалтгаан болж өгдөг. Тиймээс нэрээ байхдаа болохоор тэжээлийн дутагдaltaй байдаг буюу хөхөө өгч чадаагүй болоод турхай байдаг. За мөн булчингийн сулралтай буюу ийм нэлээд сулбгоор за тэгээд сулбгуур учраас хөдөлгөөний тутмаг хөдөлгөөн ийм удаан хөдөлгөөн хөгжлийн ийм бага байдаг бол тэгээд мөн нойрмог байдаг. За тэгээд эрэгтэй хүүхэд гэх юм бол бэлгийн шинж тэмдэг буюу төмсгөн ийм буугааг байдаг. За хоёр дахь асуулт нь болохоор энэхүү өвчний үндсэн шалтгаан нь юу вэ гэж байгаа. За энэхүү өвчний үндсэн шалтгаан гэх юм бол 15 дугаар хромосом буюу хромосомын эцгийн талаас ирэх гений идэвхгүй эсвэл тэр нь дутснаас болоод энэ Prader-Willi хам шинж илэрдэг байна. За Prader-Willi синдром удамшдаггүй гэж байгаа. За энэ болохоор 3 дахь асуулт нь удамшдаггүй гэж байгаа. За энэ болохоор удамшдаггүй зүгээр яг юм нөхөн үржихүй болоод өөрийн замд ингээд санамсаргүй байдлаар тохиолддог юм өвчин байгаа. За дөрөвт асуулт нь ямар шалтгааны улмаас амны хүндийн цорол их байгаа вэ? За энэ нь болохоор аюу олон зүйлээр шалтгаалж байгаа. За нэгт нь болохоор булчингийн сулралтай. За булчингийн үйл ажиллагаа суларснаас болоод тэр хүүхэд булчингийн үйл ажиллагаа суларсаад муу байснаас болоод шүүс ялгаралт нь булчирхай шүүс ялгаралт нь багасаад түүнээс нь ам хураашаад тэгээд ам хурааш pH нь өөрчлөгдснөөр цоордог. За мөн хоолны туршил хийх буюу маш олон удаа идэх хүсэлтэй байдгаас нь хамаардаг. За мөн оюун ухаан болон сэтгэл зүйн хувьд хоцрогдолтой буюу өөрийгөө цэвэрлж чадахгүй буюу шүдээ угааж чадахгүй ч юм уу иймэрхүү байдлаар өөрийгөө арчлахдаа илүү сул байдаг учраас шүдний цорол илүү ихтэй байдаг. За тавт нь болохоор гавал нүүрний талаас илэрх шинж тэмдэг гэж байгаа. За гавал нүүрний талаас нь гэх юм бол ийм жижигхэн нарийнхан тухтай. За тэгээд нүднийхэн завсар нь урт. За тэгээд ийм доошо чиглэсэн амны булантай болоод нүүрний булц нь илүү юм сул байдаг. За 6-аад ямар эмчилгээ үр дүнтэй бэ? За Prader-Willi синдромын болохоор яг ийм энэ өвчин болохоор бүрэн эдгэрдэггүй зүгээр ийм шинж тэмдгүүдийн зогсоох байдлаар л эмчилгээ хийх боломжтой байдаг. За жишээ нь гэх юм бол тэр хүүхэд 4-өөс 5-аас 6 удаа хоол идж байгаа гэхэд тэр хоолныг нь хянах буюу хоолын зохистой болгох. За булчин сулралтай учраас булчингийн нь болохоор физик эмчилгээ хийж эхлэх. За тэгээд зан авирын төрөнгөө ууртай учраас түүний сэтгцэн болоод зан төлөвийн эмчилгээ их зэргүүдээр ингэж шинж тэмдгүүдийг хязгаарлаж болдог. За 7 гэх юм бол сэтгэл зүй. За энэхүү хам шинж нь болохоор энэ хам шинжтэй өвчнүүдийн сэтгэл зүйн болон зан төлөвийн өөрчлөлтийг хэрхэн илэрхийлдэг вэ гэж байгаа. За энэ нь болохоор Prader-Willi хам шинж нь болохоор бие махбод болон тарих сэтгэл зүйн хөгжил зан авирт юм хүчтэй нөлөө үзүүлдэг. За тийм болохоор сэтгэл готролтой болон түгшүүрэлтэй тэгээд зан төлөв гэсэн 3 талаар нь авч үзсэн.
За тэгээ сэтгэл готролтойд нь болохоор үүнд нь болохоор биеийн одоо хийдэг хоол эзнес болоод таргалт болоод нийгмийн оролцоо багаснаас болж үүсдэг. За тэгээд тэгвэл одоо өөрчлөлтөнд дургу. За тэр хүүхдүүд болохоор өөрчлөлтөнд дургу. За тэгээ нэг хийсэн юм олон дахин давтан хийх нь илүү юм өөрт намар байдаг учраас төгшөөрийн юм ихтэй болдог. За тэгээд төрөмгийн одоо эд зүйлсийг авч шидэх, за бусдад гар үрдэг. За тэгээд илүү юм зөрүү, за зарим тохиолдолд худлаа их ирдэг. За тэгээд анхаарал төлөвшил багтай хүүхд учраас зан төлөв нь одоо өөрчлөлттэй. За 8 дахь асуулт нь энэхүү хам шинжтэй буюу таргалтай хүмүүст тулгарах гол эрсдэл гэж байгаа. За энэхүү таргалтай хүмүүст одоо хамгийн их учирч болох нь болохоор зүрхний шигдээс зүрх судасны өвчин, за амьсгалын тогтолцооны өвчин болон хоол боловсруулалт зам ийм тогтолцооны өвчнөд ордог. За мөн чихрийн шижин, за чихрийн шижингийн тэр тусмаа 2 дугаар төрөл. За тэгээд үүнээс таргалтаасаа болоод сэтгэл зүйн асуудалтай. За мөн үе мөчний өвчин гэж байгаа. Одоо нөгөө таргалтай учраас үе мөч нь цаашаа ийм одоо эдийн илгэлт орох буюу цаашаа илүү их өвднө. За 9 нь болохоор 9 дугаар асуулт нь энэхүү хам шинж нь эцэг эхийн хинээс нь удамшдаг вэ гэж байгаа. За энэ нь болохоор ерөнхийдөө эцгийнх нь 15 дугаар хоромсом ингээд өөрчлөлттэй болсноос илүү их үүсдэг. За 10 Prader-Willi синдромыг онцлох хамгийн үр дүнтэй лабораторийн арга гэж байгаа. За лабораторийн арга нь болохоор ДНХ methylation тест буюу юм онцлогоонд хэрэглэгддэг. Энэ нь хамгийн оновчтой байдаг. За мөн хоромсомын өөрчлөлтийг ажиглах юм тест байдаг, лабораторийн тест байгаа. За тэгээ энэ нь бас мөн үр дүнтэй байдаг. За 11 дахь асуулт нь болохоор Prader-Willi хам шинжийн өвчний булчингийн сулрал нь ямар сөрөг үр нөлөөтэй вэ? За энэ нь болохоор ерөнхийдөө залгих, за тэгээд хөхөх, тэгээд булчин сулрж байгаа булчин байх хэрэгтэй газруудад бүгдэнд нь одоо мөлхөх, алхах, хөдөлгөөн хийх зэрэг залгих зэрэг хөдөлгөөнүүд нь ингээд сөрөг үр дагавартай байдаг.